Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Тэс 5-7 компани хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон үйлдвэрлэл технологийн парк. За мөн түүний улмаар эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр бүс нутаг болон сум орон нутгаас ямар дам нөлөөллийг, эрэг нөлөөллийг үзүүлэх юм бэ гэдэг талаар үндсэндээ бол нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс ачаах логистикийн төв, за мөн нүүрс баяжуулах үйлдвэрийг дагсан цахилгаан хангамж, усан хангамж энэ томоохон төсөл хөтөлбөрүүдэд шийдсэн бидний дараагийн зорилго бол кокс хийм болон кокс эрчим хүчний үйлдвэрийн төсөл гэж бол харж байгаа. За энэ хүү төсөл маань бол нийтдээ 2 сая тонны хүчин чадалтай мөн 100 мегаватт эрчим хүч үйлдвэрлэхийн хүчин чадалтай байгаа. Нийтдээ ажлын хүчнүүд бол 470 орчим хүн ажиллах бол за жилийн үйлдвэрийн талбай бол усны хэрэглээ бол 40 орчим литр секунд гэж үзэж байгаа. Хоёр бүтээгдэхүүн гарна түүний дээр тусалсан кокс болон эрчим хүч үйлдвэрлэнэ гэж төсөлж байгаа. За эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр бол компанийн хувьд болон шейхүүл засгийн газар яам тамгын газраас гаргасан бодлого шийдвэртэй бол нийтж үйлдвэр технологийн паркийг байгуулах ажиллагаа үндсэндээ эхэлж гин гэж үзэж байгаа. За нүүрснээс гарч болох эцсийн бүтээгдэхүүн хүртэл нүүрсний бүтээгдэхүүнийг гинжийлэхийг бол та бүхэн харж байна. За түүхийн нүүрсээр бид угаан баяжуулна. За угаан баяжуулснаас гарсан дараагийн шатны үйлдвэр бол кокс эрчим хүч. За эрчим хүчний нүүрсээ мөн дулааны цахилгаан станцд нөлөөлнө. За үүнээс улбалаад дараагийн шатнд бол химийн үйлдвэрийг байгуулна. Химийн үйлдвэрийг байгуулснаар бол олон төрлийн дайвар бүтээгдэхүүн, дизель, аммиакийн бордоо, метанол, спирт, нийлэг хий гэх мэт эдгээр бүтээгдэхүүнүүдийг бол гаргаж авах боломжтой. За эдгээр бүтээгдэхүүнүүд тэр төсөл хөтөлбөрүүд бол бидний зүгээс бол үйлдвэр технологийн паркийг бол нийтдээ бол 1300 орчим га талбайд бол төлөвлөсөн байгаа. За энэ төсөл хөтөлбөрүүдэд шийдэхдээ томоохон энэ дэд бүтцийн шин чанартай ажлууд буюу автозам болон төмөр зам, за усан хангамж, цэвэр бохир эдгээр зүйлсүүдийг бол усан хангамжийн ажлууд шийдэж өгч мөн зарим үйлдвэрүүд бол жижиг дунд болон дагалдах энэ коксийн үйлдвэрээс гарах дагалдах дайвар бүтээгдэхүүн үйлдвэрүүд бол хувийн хвшлүүдтэй бол хамтарч ингэж хэрэгжүүлнэ гэсэн гэж төлөвлөж байгаа. За үйлдвэр технологийн паркийг байгуулснараа 5-7 орд болон ер нь зүгээр ямар ач холбогдолтой гэдэг талаас нь бас товчхон хэлээ. 2022 онд бол үйлдвэр технологийн паркийн шинжилсэн хууль бол шинжилэн батлагдсантай холбоотой олон давуу талууд бол бий болсон байдаг. Тэр болон хувийн хвшилт. За энэ тухайлбал үйлдвэрлэлийн өргөнгийн албан татвар эхний 5 жил 100%, зайлшгүй татвар 4 жил хвшлэн, за мөн үйлдвэр технологийн паркт үйл ажиллагаа хийж байгаа аж ахуй нэгжүүдэд бол гадаадаас авах ажлын хүч мэргэжлийн зөвшөөрлийг хөнгөсөн байдлаар шууд болон шууд бус журмаар бол татварын төрөөс үзүүлэх дэмжлэг бол нэлээд их байгаа. За гайлын тусгай бус байгуулах, хяналтын бус байгуулах гэх. За үйлдвэр технологийн паркийн төлөвлөлтийг ерөнхийдөө та бүхэн харж байна. За энэ зураг дээр бол нүүрс баяжуулах үйлдвэр маань ашиглалтанд орсон. За цахилгаан станц бол зүйлс тэнд байгуулахаар төлөвлөж байгаа. За нүүрс баяжуулах үйлдвэрээ хэрэгжүүлэхтэй холбоотой усан хангамжийн төслийг бол нэгдүгээрс 90 гаруй километрээс бол усны шугам хоолой татаж бол нүүрс баяжуулах үйлдвэрээ усаар хангаж байгаа. За мөн цахилгаан эрчим хүчний асуудлаас болохоор дэд станцыг бол байсан. За эндээс харж байгаа нүүрс баяжуулах үйлдвэр бидний зүгээс дараагийн төсөл маань кокс эрчим хүчний үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр гэдэг тэр төслүүдэд хэрэгжүүлнэ. Энэ нөөц талбай гэдгийг бол бидний зүгээс жижиг дунд үйлдвэрлэл болон за бусад дагалдах, дайвар бүтээгдэхүүнүүд эцсийн бүтээгдэхүүн болох үйлдвэрлэлийг бол хувийн хвшлүүдтэй хамтарч ингэж хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. За мөн үйлдвэр технологийн парк дотор бол офис буюу хайтек буюу судалгаа шинжилгээний төв байгуулна, засварын нэгдсэн төвтэй мөн терминалийн ачаа маш их хэмжээний ачаа эргэлт энэ хүү төвөөр технологийн паркын талбайгаар дайрж байгаа орж байгаа гарч байгаа гэдэг үгнээс бол нэгдсэн терминалыг мөн шийдэж өгч байгаа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.